Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Мөнх хоёрын бүгдээрээ эхнийхээ хичээлээр их шиг авийн дуудлагынуудаа сурсан тийм ээ. Өнөөдрийнхөө хичээлээр дээгүрэгч авиануудын дуудлагынуудаа үзнэ. Хичээлээ эхлэхээс өмнө бүгдээрээ их шиг авианыхаа дуудлагыг нэг давтаж үзье. А И И О Ü У Ö Ö Ө. Эдгээр дуудлагынуудаа олон дахин давтаад хэлээрэй. Тэгж байж одоо дуудлагынууд хэлчин зөвшрээд дуудлагынууд чинь сайжрах шүү. За бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлд орцгоё. Өнөөдөр дээгүрэгч авиан дуудлага үзнэ. За эхний авиа К. За энэ авиа маань С Q U K Q C H. Ингэж бичигдэх нь байна. Бүгдээрээ жишээ авъя. Canard, chocolat, requin, coq. Дараагийн үг kilo, kanguru, écho. За дараагийн авъя. Ш CH SH гэж бичигдэх нь байна. Жишээ нь chair, choc, chocolat. Түрүүний К авиан дээр гарсан үг тийм ээ. За shopping, shampoing. Дараагийн авъя. Б үсгээр бичигдээд б гэж дуудагдах нь байна. Ballon, banane, д Д үсгээр бичигдэх нь байна. Dentiste, danse. Дараагийн авиа маань Т үсгээр бичигдэх нь байна. Tigre, tache. Ф. За F PH ингэж бичигдэх нь байна. За жишээ нь feuille, fleur. Pharmacie. Téléphone. Дараагийн авиа Г. Г авиа маань GU гэж бичигдэх нь байна. Gâteau, gare. Guitare, bague. Дараагийн авиа маань Л үсгээр бичигдэх нь байна тийм ээ. Lapin, М үсгээр бичигдэх нь байна. Maison, manteau. Дараагийн авиа Н 2N. Ni bonne. Дараагийн авиа
G, N. Үзгээр бичигдэх нь байна. За жишээ нь oignon, oignon. Montagne, montagne. За дараагийн авъя P, P. P үзгээр бичигдэнэ. За жишээ нь pain, pain. Panda, panda. Apprendre, apprendre. За бас 2 P үзгээр бичигдэж байгаа шүү. За дараагийн авъя R, R. R. 2 R. Roi, roi. Rouge, rouge. Arriver, arriver. За дараагийн авъя S, S. 2 S. S, C. C cédille. T, I. За C cédille гэдэг үсэг маань C үсэг. Тэгээд доороо нэг юм дэгээ шиг юмтай. Тэгэхээр C cédille гэж дутагддаг байгаа. За sapin, sapin. Poisson, poisson. Si. Leçon, leçon. Patience, patience. За дараагийн авъя маань V, V, V. За V, W. За энэ хоёр үсгээр бичигдэх нь байна. Lèvre, lèvre. Wagon, wagon. Weekend, weekend. За W-гаар ингэж бичгтээд одоо V гэж дуудагдаж байгаа үгнүүд маань ихэнх нь ер нь бол англи үгнүүд байдаг шүү. За Z. За Z эсвэл S. За zéro. Maison, maison. Fraise. За энэ S үсэг маань одоо Z гэж дуудагдаж байгаа нь хоёр эгшгийн дунд орохоор Z гэж дуудагддаг байгаа шүү. За дараагийн авъя J. За энэ авъя маань J эсвэл J гэж бичигддэг байна. Эсгүүдгээр тэмдэглэгддэг байна. За жишээ нь jeudi, joli. Rouge, pigeon. Girafe. За бүгдээрээ өнөөдөр гээгүүлэгч авиануудынхаа дуудлагыг бол сурлаа тийм ээ. За бүгдээрээ саяныхаа жишээн дээр авсан үгнүүдээ эхнээс нь нэг давтаад явцгаая. Canard, chocolat, requin, coq, kilo, kangourou, écho, chair, choc, shopping, shampoing, ballon, banane, dentiste, danse, tigre, tache, feuille, fleur, pharmacie, téléphone, gâteau, gare, guitare, bague, lapin, maison, manteau, nid, bonne, oignon, montagne, pain, panda, apprendre, roi, rouge, arriver, sapin, poisson, scie, leçon, patience, lèvre, wagon, week-end, zéro, maison, fraise, jeudi, joli,
rouge, pigeon, girafe. Авиануудаа бол ер нь сайн тогтоохын тулд олон удаа чанга дуугаар давтаж хэлэх шаардлагатай байдаг шүү. Тэгжээж та нар өөрсдийнхөө одоо алдааг сонсон дээр бас нэг одоо авиагаа хурдан тогтоох зөвлөгөө гэх юм уу та. Өөрсдийнхөө хоолойг одоо чанга дуугаар ингээ бүгдээрээ авиануудаа дуудаж явахдаа өөрийнхөө хоолойг бас бичиж болно шүү. Биччихэд өөрөө дараа нь ингээ сонсохоор хүн бол алдаагаа маш сайн олдог. Бас би энэ дээр ингэж байгаа юм биш үү, ингэж дуудах юм биш үү гэдгийг бол өөрөө сайн мэдэрч одоо тогтоох одоо үйл явц чинь бол маш хурдан явагддаг байгаа шүү гэж өөрийн зүгээс өөр дээрээ хэрэгжүүлсэн зөвлөгөө бас өгье. Өнөөдрийн маань хичээл өгөр өндөрлөж байна. Еврей бичлэг маань таалагдсан бол сувгаа идэвхтэй дэмжээрэй гэж хүсье. Тэгээ бас комент хийсэг ямар төрлийн хичээл үзмээр байгаагаа бас бичиж болно шүү. Бүх сэтгэлдлүүдийг уншиж үзэж байгаад хичээл оруулж яж болно гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн маань хичээлдээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяр.